жилөө тусгаар тогтнолоо сэргээр мандуулсан юм. Тийм, яг юугаараа бол тийм. Хуулийнхаа хэлээр бол тийм. Үндэсний эрхчлэл тусгаар тогтнолоо сэргээр мандуулсны 114 жилийн их оюунх баярын өдөр морин цагт манай Монгол улсын ерөнхий сайд тэргүүтээ эрхэм зочид манай Богдхааны ордон музей дах Богдхааны өвлийн ордон хэмээх сайхан түүхэн газар хүрэлцэн ирсэн байна. Энэ ордон бол одоо 11 оны энэ их хөвсгөлийн гол галуулмтыг бадраасан ийм ордоо. Тэгээд энд хүрэлцэн ирсэн та бүхэнд их баярлалаа. Манай улсын хурлын гишүүн доктор Бөөмөчөр, манай Монгол улсын их сургуулийн багш түүхийн ухааны доктор профессор Дэлгэр Жаргалнаар хүрэлцэн ирсэн байна. Энэ сайхан өдрийн халуун мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье. 2005 онд манай ерөнхий сайд маань энэ өдрийн тухай бас дурсаж үндэсний эрхчлөө тусгаар тогтнолын өдрийн тухай гэж нийтлэл бичижсэнийг санаж байна. Энэ талаараа бас ярьж өгөөч гэж. Одоо 20 жилийн өмнө юм ба шүү дээ. 20 жилийн өмнө тохиож байна. 2005 оны 12 сарын 29-ний өдрийн түүхэн өдрийн ач холбогдлыг бас хооч үчтэдэггүй одоо үед дурсан санал тэмдэглэж ясалж байгаа таа гэж үзэж нийтлэгчүүлж урайлах гарч байсан юм. Яг агуулга нь бол одоо манай түүхчид өгдөр дэлгэрэнгүй ярих байх. 1921 оны ардын хувьсгалын уг их үндэс нь бол 11 оны үндэсний эрхчлөөний энэ хувьсгал санаачлага хөдөлгөөнтэй салшгүй холбоотой. Тэгм ч учраас 1911 оны 12 дугаар сарын 29-нд одоо тоороо тусгаарласнаа зарлаж Манчин гүрний харьяат байсан 200 жилийн одоо гэрээндээ цэг тавьж Монгол улс тусгаар технологи зарласан. Тийм учраас энэ улс тусгаар технологи ач холбогдолтой баяр. Түүгээс асахгүй Монгол улс бол бас хоёр танхимтай парламент байгуулсан. Парламентын үүслийн өдөр гэж үзэж болно. Дээд доод 12 14 онд байгуулсан ч гэсэн 11 оноос их сурвалжтай. Дээд доод танхимтай. За бас 5 яамтай засгийн газрыг тэр өдөр 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсныг одоо манай засгийн газрын хэрэглэх газар дотоод яам одоо за гадаад харилцааны яам, батлан хамгаалах яам, сангийн яам, шүүх яам гэсэн 5 яам бол орчин цагийн яам байгуулагдсан ойгоо гэж тэмдэглэж явдаг. Одоо чинь 5 яамны 114 жил яваад тохиож ирсэн өнөөдрөөс. Тийм манай 105 яам. Тэр утгаараа бол энэ бас нөгөө орчин цагийн төр ёс бүгд найрамд засаглалын анхны хэлбэрийг олох гэсэн үр хөвлөнд эндээс эхэлсэн. Одоо ардын эрхт хэмжээ цаas тусыг байгуулна гэдэг нь тухайн үед сандаа амны үдэн нааж исэн ухуулах хуцнууд дээр ч гэсэн сөүл бичсэн юм дэж бидний бас одоо эрх үш эрхтэн бүтэн бол угсаа залгамжилж аймаг хошуу улсыг өдөрдөн застдаг энэ хамжлагт ёсыг халж хамжлагт энэ одоо феодал ёсыг халаад олноор сонгон байгуулалтын засгийг дэлхийд дээр хэрэглэж эхэлсэн тул түүний дагая гэсэн утгатай. Өөрөлдвөл арчилсан засаглалын хэлбэрийн үр хөвлөлийг ч гэсэн тэр үед 11 оны энэ үндэсний эрхчлөөний хөдөлгөөнөөс үр хөвлөл үүслэн гарч яригдчихсэн юм түүхэн баримтууд бий. Энэ бол Цэвэн Жамсрааныгийн улсын эрх ном. За тухайн үед гарч ирсэн сүүлд гарч ирсэн тэр нийтлэгжсэн тунхаг бичгүүд хуулах хуцуудаас бас энэ санаануудыг олж болно. Харамсалтай нь нөгөө ардын хувьсгалын түүхэн ач холбогдлыг бууруулна гэж үзээд социализмын үед бас бүх их сурвалжийг нөгөө 21 оноос эхэлж ардын хувьсгалаас өндөр ач холбогдол өгдөг байсан учраас мартагнсан тийм түүхийн орон зайг л нөхөн сэргээж бас үнэн боддоор нь залуу хажуудаа үлдэх зорилгоор энэ түүхэн өдрийг тэмдэглэдэг болсон гэж. Жана. Дэлгэр Жаргал түүхчээс асууя. Тэр үеийн одоо нөхцөл байдал ямар байсан юм бэ? Одоо бид нар чинь 21 оны хувьсгал, үндэсний эрхчлөөний хувьсгалыг хооронд нь нэг нь ач холбогдлоор нь их ангилах гэдэг тийм ээ. Ирмэлэх гэдэг. Тэр одоо дэмий зүйл баг. Тэр үед монголчуудыг Чингисийн үр садын сүүлчийн одоо он жилүүд гэж одоо гадна дотны жуучдчээр эрдэмтчдэр хэлжсэн шүү дээ. Тэр талаар тэгээд хувьсгал бүрэлдэхэд өмнө бас төр засгийн газар байгуулах гэж байсан. Энэ талаар бас та нэг тавьж мэдээлэл өгч. За өдөрөнд бас тусгаар технологийн өдрийн мэнд төвшүүлье. Тэгээд
1911 оны 12 сарын 29-нд за монголчууд богд хаана их хаанаар өргөмжилж 5 яам бүхий орчин үеийн засгийн газар бүхий ийм төр улсаа сэргээн байгуулсан явдал бол одоо 20 дугаар зууны монголчуудын сэргэн мандлын эхлийг тавьсан өдрөө гэж түүхэн аль биесээр үнэлж дүгнэдэг. Ер нь 11 оны хувьсгал 21 оны хувьсгалыг аль нь илүү очлогтой гэж ирэмблэх нь бол ер нь утга учиргүй үйл явдал гэдэг шууд хэлэх хэрэгтэй. Энэ бол хоёулаа л одоо тусгаар тогтнолынхаа төлөө тэмцсэн монголчуудын хоёр их тэмцэл тий тусгаар тогтнолын төлөө амь нас өөрийнхөө амь амьдралыг зориулсан эх орончдын тэмцэл юм аа. Тэр тэмцлийг бол ирэмблээд үзнэ гэдэг бол утгагүй юм. Нөгөө талаас 1911 оны хувьсгал байхгүй бол 21 оны хувьсгал гэж байхгүй. 21 оны хувьсгал гэж байхгүй, 90 оны хувьсгал гэж байхгүй гэдэг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ бүх хувьсгалууд бол бүгд Монголын тусгаар тогтнолын төлөө, эрх чирээний төлөө тэмцсэн тэмцлийн түүх. Хоорондоо нэг нөгөөгөөр оршин тогтнох аргагүй. Ингээ хоорондоо нягт юутай тийм ээ. Монгол улс гэж байгаа учраас 90 оны хувьсгал гэж байгаа шүү дээ тийм үү. Энийг бид нар ойлгох хэрэгтэй. Энэтэй адилхан 11 оны хувьсгал гарч монголчууд тусгаар тогтнолоо зарласан учраас 21 он дахиад бид нар тусгаар тогтнолоо одоо гамын цэрэг орж ирэл манай тусгаар тогтнол нь бол аюул замд учирсан учраас дахиад тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа. Энэ тэмцлийн 2 дугаар давуулга ийм л үйл явдал гэж би бол ойлгоод байгаа. За 11 оны мэдээч зэрэг энэ 12 сарын 29-ний үйл явдлыг ярих бол маш их юм ярина тийм ээ. Тэгэхдээ яг л овчхондоо хэлэхэд бол энэ зөвхөн 11 оны 12 сарын 29-нд зөвхөн зарлчихсан юм биш. Тэрнээс өмнө одоо Оросоос тусламжгүйсэн байсан маш олон үйл явдал явснаас гадна зун нь одоо чуулган суул богдоо дан шиг өргөө тэр үе дээр хоорондоо зөвшөлдсөө тэгээд хувьсгал эхэлсэн боловч гол одоо энэ хувьсгалын бэлтгэл ажлыг хийсэн нэг байгууллага бол халахын хүрээний бүх хэргийг төр ерөнхийлөн шийдэх газар гэж төр засгийн газрын шин чанартай ийм байгууллага 1911 оны 11 сарын 30-ны өдөр байгуулагдаад яг одоо 29-нд тий дараа сарын 29-нд. Үнэхээр яг нэг сар л ажилласан байхгүй. Тэгээ энэ байгууллага бол энэ хувьсгалын энэ засгийн газар байгуулах, энэ богд хааны өргөмжлөх энэ бүх үйл ажиллагааны бэлтгэлийг хангасан маш чухал үүрэг гүйцэтгэсэн ийм байгууллага байна. Тэрийг бол бид нар бол төр засгийн газрын шин чанартай гэж ингэж үзэж тайлбарладаг. А яг энэ 29-ний өдөр бол 12 сарын 29-ний өдөр бол богд хааны зарлагаар 5 ямыг байгуулсан. Цаа одоо дандан дарга бүгдийг нэрлэлээ тийм ээ тэр бол бидний ялч байхгүй анхны 5 ям. А 1912 онд бол бүгд ерөнхийлөн шийдэх яам байгуулсан. Энэ бол ерөнхий сайдын албан тушаалыг бий болгоод тийм ээ. За ингээд одоо цаашаа хэлмэл хөгжөөж явсан 14 он гэхэд бид нэр дээд доод танхим бүхий парламентын үүсэл болсон тийм тэр улсын хурлыг улсын дээд доод хурлыг байгуулсан гэдэг одоо хийсэн зүйл үл асар их юм а тийм ээ. 11 оны хувьсгалын дараа 5 яам байгуулагдаад өөр өөрийн чиг үүрэгтэйгээр ажиллаж ирсэн олон түмэнд бас улсаан тунхаглаж оны цолыг олноо өргөгдсөн улсын нэрийг Монгол гэж зарлж ирсэн тэр цаг үед монголчууд маань одоо энэ хүрээний зүг харж бүгдээрээ мөргөж байсан гэж. Энэ одоо 20 дугаар зуунд энэ шиг их баяр болоогүй гэж манай төвчд хэлдэг л дээ. Энэ талаар манай гончир. За энэ яг богд хаан бол Монгол улсаа байгуулад энэ улсыг бол тунхаглаж байгаа. Тэгэхээр энэ бол улс тунхагласан баярын өдөр бас муу юм байна. Өөрөөр хэлбэл 11 оны 12 сарын 29-нд богд хаанд Монгол улсыг байгуулад тунхагласан. Тэгэхээр бид бол улсаа 2 удаа тунхагласан улсууд 11 онд тунхаглаж байгаа 24 онд бүгд найрамд тус тунхагласан. Тэгэхээр би бол бас улс тунхагласан гэдэг агуулгыг нь бол хайж болохгүй гэж ойлгох. За улсаа тунхаглаад яг таны хэлсэн шиг одоо энэ даяар олон монголчуудаа энэ Монгол улстай нэгдэх тухайн үед бол пам монгол үзэлтэй байсан гэж богд хааныг харж болохоор хамгийн одоо баруун урд зүг рүү гэхэд энэ хөхнөрийн дээд монголчуудад бичгэн очсон. Тэндээс тухайн үеийн ноёдууд улстай нэгдэнэ гэдэг үр зорж ирсэн. Богдынхаа шашин соёлтойгоор богдынхаа шашин соёлд орно гэдэг. За тэгээд яг таны хэлдэг шиг хүрээний зүг мөрөгдөг байсан энэ үйл бол зөвхөн Монгол улсын өнөөдрийн нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй энэ хойшоо мөрөө талмаг гэдэг өвөр Монгол дээд Монгол ерөөсөө тийм бүгд хөхнөрийн дээд монголчууд ингэж байсан. Тэгэхээр энэ бол ерөөсөө тухайн үеийн дэлхий дээрх Монгол үндэстний том бахархалт
баяр бол магнатын хийжсэн ийм үйл явдал гэж боддог. Нэгдүгээр зүйл, хоёрдугаар зүйл дэлгэрж байгаа бол профессор бас хэлж чинь тэр тусгаар технологийн өдр гэдэг онцлогийг бид заавал дурдж явах хэрэгтэй гэдэг зүйлийг хэлж чинь. Би бас нэг зүйл хоёр зүйлийг энэ дээр холбоотой хэлмээр санагддаг. Тэр бол юу гэхээр бид одоо манжийн дарлалын 220 жил гэж ингээд 200 гаруй жил гэж яриад. Энэ бол бид энэ дээр жаахан анхаарах хэрэгтэй болов уу гэж би боддог. Яг манж бидний 220 жил дарлаагүй шүү дээ. Тэр шинэ юуны шинэ бодлого гэдэг 1900 онд манжаас гаргаад тэр үед бол одоо өвөр Монголын урд хэсгээс өсвөлээд манжийн тэгээд наашаа энэ тэр манай одоо энэ газар нутаг бэлчээрийг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг ийм юм яваад энэ үеэс бол одоо тэр бидний яриад байгаа богдын тэр бас бичгэндээ дарлал гэж хэлсэн тэр зүйл бол эрчимцсэн. Тэрнээс биш бид бол 220 жил бидний өвгдөөс тэгээд дарлуулаад сууж явах хүмүүс бас биш. Бид бас манжийн колоничлол гэдэг бичээд байдаг. Яг колоничлсан хэрэг яг юм уу биш юм уу гэдэг бол бас тусдаа одоо асуудал бол нуурын гэрээ. Тий. Тэгэхдээ тэр колоничлол гэдэг нэр томьёо бол барууны хаант улсууд дэлхийн бусад одоо улс орон ард түмнүүд үндэстнүүдийг колоничлж явахыг нэрлсэн тийм тусгай colonization гэдэг нэр томьёо. А яг манж Монголын харилцаан дээр бид нэр тэр Европын одоо түүх хүчлэгт байгаа colonization буюу колоничлол гэдэг нэр томьёог авч хэрэглэх нь хэр зүйтэй юм бэ гэдэг бид бас бодох хэрэгтэй байна. А энэ бол нөгөө талдаа үндэсний үзэл санааны хувьд бас бид өөрсдөө одоо манжид колоничлогдчихсэн гэж яриад яваад байгаа ч одоо хэр зүйтэй. А мэдээж яг зөвлөлтийн үед одоо марксист түүх хүчлэг тодорхой хэмжээгээр тэр үзэл сурталчилсан байсан учраас тэр өмнөх цаг үеийн ач холбогдлыг бууруулах үүднээс колоничлогдчихсэн, дарлагдчихсэн гэдэг ийм үгээс бол орж ирсэн. Яг одоо үндэсний түүх хүчлийн үүднээс харах юм бол бид бол манж өөрөө жишээ нь бид Монголыг колоничлсон гэж одоо бичээгүй байгаа бол бид нөгөөдөлний төвчлээс өрсөд бид колоничлогдчихсан гэж үзэх нь бол оюун санааны хувьд бол бас түүхэндээ магадгүй жаахан очир дутагталтай хандж байгаа хандлага болчих болов. Мэдээж манжийн одоо нөлөө нэмэгдсэн магадгүй дарлах маягтай болж ирсэн нь бол 19-р зууны сүүл үе болов гэж ойлгох нь зөв болов гэж одоо бодогддог юм аа. 1898 он гэхэд манж төр өөрийнхөө үзэл баримтлалыг ер нь бүрэн хятадчлагдаж хятадууд алдсан гэж зарим төвчд үздэг. Тийм ч учраас тэр шинэ засгийн бодлого гарснаар манай нөгөө басалт маягийн улсууд байсан тэдний гэрээндх заалтууд одоо зөрчигдж эхэлсэн юм шиг. Төрөнд манай ерөнхий сайдын үгэнд нэг сонин ухтуу ер нь үнэн ухтуун их тодорхой гарч ирлээ гэж ингэж харагдаж байгаа. Богд хаан маань одоо би хаан болъё гэж байгаа хаан болоогүй эсвэл хааны хүүхэд байгаагүй. Манай Монголын ард түмэн тухайн үеийн эх оронч ноёдууд энэ лам хуургууд нэгдэж нийлж энийг хаанд өргөё гэсэн шалтгаанаар олноо өргөгдсөн. Өөрөөр нь хамгийн анхны арчиллагч одоо хаан. Арчлалын зарчмаар сонгогдсон хаан гэдэг санааг түрүүнд хэлэх шиг бол энэ талаар дэлгэрүүлээд. Яг тухайн дэлхийн техникийн нөхцөл байдал бас сая бомчор доктор гүшүүний хэлдгээр хар тамхины даан боксерын хувьсгал манжийн төр сулраад Машикасон центр гээд хувьсгалч үзэл санаанууд ингээд дэлгэрж ирсэн үеийг манай тухайн төр засгийн зүтгэлтнүүд соргоор мэдэрч тухайн одоо төрийн нууц алба бас тусгаар улсын сэрэг зохион байгуулалт гэсэн их маш соргоор мэдэрч энэ түүхэн шийдвэрийг гаргасан гэж үздэг. Тийм учраас өнөөдөр бол бас үе үеийн эх орончдын үед. Тийм учраас улсынхаа эрхчлөлөө тусгаар тогтнол газар шорооны төлөө тэмцсэн үе үеийн эх орончтой бахархан дурсаж одоо алдаршуулах учиртай байд. Тийм учраас эх орончтой тэр үедээ баяр хүрэх учиртай. Тэр үеийн түүхэн үүрэг гүйцэтгсэн одоо ноёд түшимдүүд тухайлбал бас Япон данзан гэх мэтийн зүтгэлтнүүд ширнэн дамдан Япон данзан хаян харва гэх мэтлэн тухай үед сүүл тодорч гарсан ч гэсэн тухай үед үүрэг гүйцэтгэжээс энэ олон хүмүүс бол тэр дотор голлон түүхэн үүрэг гүйцэтгсэн Чимван хандорж даалам цэрэн чимд за хайсан хүн ч гэсэн тухай үед гэх мэтлэн эх орончдын Чингисийн Алтан уургийнхны тэмцэл бол голлох үүрэгтэй байсан. Тийм учраас энэ Чингисийн Алтан уургийн ноёд нэгдэж энийг зохион байгуулж эртнээс төлөвлөж аваад тэгвэл хоорондоо зөрчилдөхгүй тулд эвийг эрхэмлэж богд хааны хаанд өргөмжилж
ингээд энэ 5 яамд засгаа байгуулж улсаа хадсаар тогтнолыг зарлан тунхагласан. Тийм учраас энд бол нөгөө тухайн бас арчилсан үзэл санаа хятад ч гэсэн сун язцны ардын 3 хувьсгал гэдэг ардын 3 зарчим гэдэг тийм ардын шин чанартай үзэл санаа дэлгэрч байсан. Тэр бүх тусгал за мөн Оросд ч гэсэн нөгөө октябрь энэ хувьсгал тэгээ 5 оны декабристуудын хувьсгал гэдэг ингээд ер нь дэлхийн техник дээр арчилсан шин чанартай өөрчлөлтүүд олон социалист чанартай өөрчлөлтүүдийн өөр нөлөөлөл бол тодорхой хэмжээгээр Монголын скетүүдийн донд бүрэлдсэн байсан гэж үзэж болох байна. Тийм учраас энэ бүгд найрамдах цэцэрлэлийн үзэл санаа тэр үед Азад одоо Японд 1897 онд баха Мэйжи хувьсгал, одоо Мэйжи модернизац, Хятад 1912 онд Юншик Синхай хувьсгал, за одоо Турки Ататүрк хувьсгал 23 онд Азад эрдэм 3 улсад бүгд найрамдах улсаа тунхагласандаа бараг зэрэг энэ процесс Монголын тусгаар тогтнол бүгд найрамдах цэцэглээ тунхаглах процесс явсаар тэгээ 24 онд нэг өдөр тэр бүгд найрамдах цэцэглээ бод олчихгүй шүү тийм ээ. Ардын хэд хэмжээ цаасдаг гэдэг Англи мэд улсын үндсэн хуулийг одоо жишг болгон авч хэрэглэхийг магсар хурц цэвэн жамсрангийн цэвэн нөгөө номын сан байгуулдаг юм лээ. Жамгүн гэдэг. Магсар хурц Жамгүн тийм номс мозон бушаа жамгүн. Тэр гурваар дэндүүгөө хэлж байна. Үгүй дэндүүг өөрлөг нь очиж. Тэгээд тэр гурваар бахлуус ажлыг байгуулаад тэр гурав чинь бүр Англи, Швед, Норвег энэ хаан цэцэгтэй одоо төрөл хаан цэцэгтэй байгаа шүү дээ тийм. Хаан цэцэгтэй хэмжээ хэрэгтэй гэдэг нэг хэмжээ хэрэгтэй хаантай тийм арчилсан бүгд найрамд тулсын засаглалын хэлбэрийн үндсэн хуулиудыг орчуулж гаргаж ирсэн юм л. Тэр нь улсын эрх гэж ном сүлд болсон баг. Тэрний сүүл дээр 24 оны үндсэн хуулийн бас их суулж болж ирсэн төгөлтэй байна. Тэгтэл Ушаа Свяцкий гэдэг зөвлөлтийн мэргэжлийн хавцаж энэ хэтэрхий хөрөнгөний шинж настай болж байна гэд 24 оны өсөлтөд өөрчлөлт хийсэн. Тийм түүхэд. Тэгэхээр энэ бол нэг 12 жилийн түүхэн процессын эхлэл гэж нөгөө нэг л үзэж байгаа утгаараа нэг арчилсан шин чанар за мөн төр төсний арчилсан ёсны эхлэл бас олон санаануудыг хэлж байна. Жишээлх юм бол 1923 оны нутгийн захиргааны 4-нд бидний улс нэгэнт үнцүүл батлагтаас өмнө шүү дээ. Бидний улс нэгэнт хэмжээ цаацд ардын эрх тусыг байгуулсны учир 10 гэрийн дараагаас эхлэн Сум хошуу аймаг улсын засгийн газар хүртэл хурлуудыг дистраалан сонгон байгуулж элдв хэрэг явдлыг шүүмжлэн хэлэлцээд ардын эрхийг хүндэтгэл зохино гэсэн юм. Арчилсан шин чанартай 10 гэрийн даргаыг сонгоод 10 гэрийн дарга нь сумын төлөөлөгч, сумын хурлын төлөөлөгч сумын дарга сонгоод сумын хурлын төлөөлөгч нар аймгийн дарга аймгийн хурлын төлөөлөгчөө сонгоод аймгийнх нь улсаа сонгоод ингээ 24 онд ирдэг шаталсан хурлын бүтц тийм ээ. Шаталсан сонгуулийн бүтц шууд сонгуурлаа байгуулдаг. Тэгээд 24 оны үндсэн хууль баталдаг ардын хурл чинь тэгж бүрдэж ирсэн учраас нөгөө гиндмэн тэгээд тэнд тавьдаг шаардлагууд маш өндөр. Боловсролтой байх хэрэгтэй. Бичиг үсэгт болсонгүй. 10 гэрийн дарга бол тэр үед нөгөө бичиг үсэг сайн тайлбардаг боловсролгүй үсэг. 10 гэрийн дарга бол бичиг үсэгт болсонгүй бас төв шударга юм байж болно. Бусд нь бол өндөр боловсролтой бичиг үсэгтэй байх хэрэгтэй. Ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэддэг, түүнийг эрхэн шийдгийг мэддэг байх хэрэгтэй гэмчлэн тийм шаардлагатай. Өөрөө эрхэлсэн хэрэг явдлыг магадаар бүтээж чаддаг байх хэрэгтэй. Баяд ноёдод нүүрчлэхгүй ховдог шунхаа авилгач бас байх хэрэгтэй. Тэр 10 гэрийн дагаас тийш тавьж байгаа шаардлага бол тийм шаардлага. Энэ бол аюу маш тийм арчилсан өөрөлдвөл ван ноёдууд ирэх хэмжээг хязгаарлаад одоо жишээлбэл сайн ноён хаан гэх юм уу даштай өгний хөвчөж гэдэг юм уу дандаа нэг ноёноор оглоод удам залгаж ирсэн бол тэрнийг халаад бүх аймгийн нэрийг нөгөө уулынх нэр байгаа нэр зэтэрлэг Монголын аймаг хантайшруудын аймаг галуурсын нэр аймаг тийм ээ Хантиул аймаг хэмчлээ уул тусаар нэрлээд тэгээ одоо Баян хонгор гэхэд даштай өгний хөвчөж гэж байсан Баян хонгор уулаар нэрлээ Баян хонгор хэмчлээ ингэж ван ноёд ирэхийг аваачаараа 23 оноос бүгдийн аймгаар нэрлээд уул тусаар нэрлээд тэгээд энэ өөрчлөлт явсан байна. Арчилсан шинжтэй байсан тийм байна. Таны хэлж байгаа юм. Тийм байна. Одоо улс байгуулна гэдэг бол гэр байгуулах шиг амархан зүйл бас биш шиг байгаа. Гэр үрдэг шиг тийм ээ. Тэгэхээр энэ 11 оны хувьсгал бол бараг 20 жилийн
Энэ богдын тэргүүлсэн олон Шингэсийн ухсааны ноёдууд эрдэм мэдлэгтэй лам нарын хичээл зүтгэл байсан бахаа гэж ингэж харагдж байдаг. Тэгээд та ерөнхий сайд болоод бас одоо 7-8 сарын нүүрсэж байна уу? 6 сарын нүүрсэж байна. Энэ хугацаанд бас нэлээдгүй өөрчлөлтүүд гарч байна. Мэдээж эдийн засаг хэцүү байгаа ч гэсэн бодлогын хүрээнд одоо нэлээд том шийдвэрүүд гарлаа. Сая гэтэл одоо татврын багц хууль орлоо. Энэ түүхэн үйл явдал өнөөдрийн засгийн үйл явдлыг хооронд нь холбож ололттой талуудыг нь харъя гэвэл танд юу хэлмээр санагдаж байна? За 1911 оны үндэсний эрхчлэлээ тусгаар тогтнолын хувьсгал 1921 оны ардын хувьсгал бол улс орныхоо тусгаар тогтнолд бүрийн эрхт байдал газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангахын төлөө үе үе эх орончдын тэмцэл байсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 100 бол үе үе эх орончдын улс орноо хөгжүүлэх, тусгаар тогтнолоо баталгаажуулах, нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлэх, за сансарт нисэх гэх мэтлэг одоо хүн амаа өсгөх ийм одоо хувьсгалд 100 байсан гэж хэлж болно. Өнгөрсөн 114 жилийн түүхүүд. Харин одоогийн шин 100-ны зорилт бол бид эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах. Манай засгийн газрын тэргүүлэх зорилт бол эдийн засгийн аюулгүй байдлыг хангах. Үндсэндээ 2019 оныхоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлж ард иргэдэд өгөөжийг нь хүртэж баян чинээрийн Монголыг бий болгож эдийн засгийн хамаарлаа буулгах. Одоо манайх орчин хүч одоо хамааралтай, шатхуун 100% хамааралтай, нефть бүтээгдэхүүн 100% хамааралтай. Гадаад худалдаа манайх 70% нэг усаас хамааралтай. Экспорт 95% уул уурхаагаас хамааралтай. Маш их хамааралтай эдийн засгийн одоо аюулгүй байдал үндсэндээ алдагдсан хүнсний аюулгүй байдлыг өвчихсөн эрсдэлтэй ийм нөхцөл. Тэгэхээр манай засгийн газрын зорилт бол эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах ийм зорилттой бүх ажлыг эрчимжүүлж байна. Нефтийн үйлдвэрийг 6 жил гацсан байсан үндсэндээ одоо 50% болголоо, 50-60% болгож байна. Ийм учраас эх жилд одоо өнгөрсөн онд бид төгөргөн нуур, цаарт минерал гэх мэт стратеги ордуудаа улсын мэдэлд авсан бол одоо үүсмэл ордуудыг бид улсынхаа өндөр татвар амнаад замун хувь хэлбэрээр авах үндсэндээ хорцоонуудыг хийж байна. Стратеги ордуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулж өрөөгөөж арт түмэнд эрхчлээс хүртэж эхэлнэ. Энэ бол жинхэнэ эдийн засгийн тусгаар тогтнолын олд амжилтууд байх. Гэхдээ манай эдийн засгийн үзүүлэлт бас сайжирч байгаа. Энийг яг макро эдийн засаг хүний амьдралаар ороосонгүй, өрхөөр орсонгүй гэж зарим хүн боддог ярьдаг. Гэтэл үндсэндээ макро эдийн засаг гэхээр инфляцийн өсчөөр л айл өрхийн орлого хэмжтэл карманаас нь өнгө булгаалж байгаа зүйл бол инфляц байдаг. Бас авилгал байдаг. Тэгээ энэ хоёрыг хязгаарлах гол бодлогын хүрээнд бол манай валютын ханш өсгөр ингээ импортын бараач бүгд импортын бараач валютын ханшаад хагаад ингээ 6 сарын хугацаанд өсч идэг циклийг таслан зогсоогоод одоо үндсэндээ манай валютын нас түүхэндээ анхудаа 6.5 тэрбум доллар төгрөг гэж байна. 6 тэрбум доллар байгаа. Энэ ч өөрөө улс валютын нөөцтэй болж байгаа гэдэг маань валютын ханш докторч байгаа хэлэрлээ. За ингээ валютын ханш 3600 аваа явж ирсэн 3500 болоо буурч байна. Энэ бол нөгөө импортын барааны үнэртгий чинь багасч эхэлж байгаа. За дэлхийд тэгээд дайм байлдаанаас болж байгаа инфляцийн нөлөөлөл үндсэндээ 21 оноос эхлээд юмны үн одоо давхар өссөн. Тээвэрлэж ирсэн. Энэний сүүдэр нь одоо улам ингээд инерцээр яваад байгааг л хязгаарлаж зогсоож иж дараа нь өсөлт бий болно. За ингээд эдийн засгийн өсөлтөн төр бол одоо 6% өндөр гараад өндөр гарч байгаа. Энийг эх жилд бид одоо бол эдийн засгийн суур өсөлтүүд маш сайн болж сэргэж гин гэсэн үг. Зогсооч чадлаа. Одоо ингээд хурдтай унжсэн юмыг тоормсол зогсооно гэдэг бол их хүч шаардлага байна шүү дээ. Ингээд нэг зогссон юм бол дээш одоо өсөх зам руу орно. Ингээд эх жил бол одоо бид эдийн засгаас сэргэх айл өрхийн одоо хаалгуудэр эдийн засгийн өсөлтийг боддоор оруулах ийм 300 хоногийн төлөвлөгөө эдийн засгийн хөгжлийн хамтаа боловсруулаад ажиллаж байна. 300 хоногийн дотор бид одоо 30 хоногоос эхлээд бид айл өрхөд үндэсний баялагын сангийн бод төгөөжийг хүргэнэ. Энэ 1911 оны 12 сарын 29-ний өдрийн энэ тусгаар тогтнолоо тунхаглаж байгаа үйл явдал бол бас нэгэн сонирхолтой түүхэн чухал ач холбогдолтой юм байна. Тэр нь бол юу гэхээр Манжчин улс 1 жилийн дараа 12 онд унсан. Өөрөөр хэлбэл бидний өвгдөөс Манжчин улс нуран унахаас өмнө уртж одоо тусгаар тогтнолоо зарлж
тунхаглаж улсаа бүгдхант Монгол улсаа байгуулж байгаа ийм агуулгатай. Өөрөөр хэлбэл манчин улс унаад тэгээд одоо дараагийн залгамжуулсан гарч ирээд магадгүй ямар асуудал тавих байсан гэвэл нэг өөр хэрэг болно. Гэтэл төрүүлж одоо тусгаар тогтнолоо тунхаглана гэдэг бол энэ одоо тухайн цаг үеийн улс төрийн мэдрэмж ямар өндөр байгааг, тусгаар тогтнолын мэдрэмж ямар өндөр байгааг, эрхчлөөний мэдрэмж ямар өндөр байгааг, төр тулцтай байх учиртай мэдрэмж ямар өндөр байгааг харуулж байгаа үйл явдал юм байна. Яг үүнтэй төстэй хуулийн үйл эзээ болсон байг бол нарийн хэрэл 1990 оны ардчилсан хувьсгалын үйл явдал шүү дээ. Зөвлөлт одоо засаг бүрэн унахаас өмнө урьдаад бид одоо энэ ардчилсан хөдөлгөөнөө эхлүүлж байсан ийм учир утгатай байна. Энэ бол үндсэндээ бидний одоо ард түмний бидний өвөг дээдсийн энэ тусгаар тогтнолын талаарх одоо мэдрэмж гэж хэлж болно. Эсвэл одоо хүсэл эрмэлзэл ямар өндөр байгааг харуулж байгаа үйл явдал гэж боддог юм аа. 1911 оны 12 сарын 29-нд Богдхаана хаан өргөмжилж 5 он бүхий засгийн газар байгуулж, өөрөөр Монгол улс өөрийнх нь төрийг байгуулж, тусгаар тогтнолоо зарласан явдал бол өнөөгийн Монгол улсын үндсээр юм аа. Энэ өдөр монголчууд эрхчлөөний төлөө босон тэмцэж, өөрийнхөө ам амьдралаар гинчин тавьж, тусгаар тогтнолоо зарласан учраас өнөөгийн Монгол улс байгаа гэж бид ойлгож, энэ өдрийн түүхэн ач холбогдлыг өндөрөөр үнэлдэг байх ёстой. Нөгөө талаар үндэсний эрхчлөөний төлөө тэмцэн тэр тэмцэгчдийг бид нар бас хүндэтгдэг, хайрладаг, тэднээсээ суралцдаг тийм байх хэрэгтэй. Ер нь одоогийн монголчууд бид өөрсдөөсөө нэг зүйл асуумаар байгаа. Бид Монголын тусгаар тогтнолын төлөө, Монгол улсын төлөө өөрийнхөө ам амьдралыг зориулж чадах уу гэдэг асуултыг өөртөө асуух юм бол тэр хүмүүс ямар их зориг гаргаж, юу гэрсэл хийж эрхчлөө тусгаар тогтнолынхаа төлөө тэмцсэн бэ гэдгийг илүүсээ ойлгоно. За тийм учраас энэ өдөр бол бид нэр тусгаар тогтнолын үндсийг ойлгож, тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулсан, өөрийнхөө амьдралыг зориулсан тэр өвөг дээдстэй хүндэтгэлтэй хандж тэднээсээ суралцдаг ийм л өдөр байгаасай гэж төвөгчүүний хувьд хүсдэг юм аа. За тэгээд ярихаар тусгаар тогтнол гэж юу юм? Тусгаар тогтнол яагаад тийм үнцэнтэй юм гэд асуулдаг хүмүүс асуугаад байдаг. Тэгэхээр тусгаар тогтнол гэдэг бол хин тусгаар тогтнолтой байдгийг гэхээр өөрийн гэсэн үндэстэн байж иж тусгаар тогтнолтой байх. Өөрөөр хэлбэл тухайн үндэстэн өөрийнхөө төрийг байгуулсан тохиолдолд тусгаар улс болж байгаа. Тусгаар тогтнолыг устгах гэдэг юу хэлж байгааг нь төрийг устгахыг хэлж байгаа. Тусгаар тогтнолоо сэргээн гэж юу хэлэх гэж байгааг нь өөрийнхөө төр улсыг, өөрийнхөө төрийг монголчууд өөрснөө байгуулахыг хэлж байгаа. 1911 оны 12 сарын 29-нд бол ийм л зүйл болсон. Монголчууд өөрийнхөө төрийг сэргээн байгуулсан ийм л өдөр байгаа. Тэгэхээр юу тэгвэл тэр үндэстэн уу нэг ард түмэн болгодог ингэж бас асуугаад байгаа юм л да. Тэгэхээр энэ бол монгол хэлтэй, монгол соёлтой, монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй ийм хэдийн сая хүн дэлхий дээр байна. Тэрнээс Монголын ард түмэн бүрдэнэ гэж. Чи ямар хүнгээ асуухад хэдэн сая хүн өөрийгөө би монгол хүн гэж шууд хариулж чадчихаа. Тэдрээс бүрдэж гин гэсэн үг. Тэгэхээр энэ бол энэ ард түмнийг ард түмэн болгож байгаа зүйл гэдэг бол хүний оюун санаа тархин дотор байж байгаа зүйл гэдэг манай залуучууд маш сайн ойлгодог байна. Чи ямар хүн гэд хятад хүн гэж хариулж байгаа хэдэн тэрбум хүн дэлхий дээр тэндээс хятадын ард түмэн бүрдэж байгаа. Чи ямар хүнгээ асуухад би орос хүн гэж хариулж байгаа хэдэн зуун сая орос хүн байна. Тэндээс оросын ард түмэн бүрдэж байгаа. Тэгмээс тухайн ард түмэн бол зөвхөн түүхтэй байдаг гэдэг ойлгох хэрэгтэй. Зөвхөн ард түмэн л түүхтэй байдаг. Ард түмнээс өөр юу ч түүх ба түүхтэй байдаг. Тийм учраас Монголын түүх, Оросын түүх, Хятадын түүх гэж одоо бид нар ярьдаг. Тэгэхээр тэр өөрийн гэсэн бид монголчууд өөрийн гэсэн 2000 гаруй жилийн төр ёсны уламжлалтай байна гэдэг бол яг ийм өөрийн гэсэн төртэй, өөрийн гэсэн ард түмэн биедан тусгаар тогтнож оршсон гэдгийг харуулж байгаа түүх юм аа. Тэгэхээр тэр түүх тасарсан үе байсан. Тэрийг 1911 оны 12 сарын 29-ний өдөр сэргээн тийм ээ төр улсаан байгуулсан өдрөө гэдгийг бид ойлгож тэрний хүчинд одоогийн Монгол улс оршин тогтнож бид тусгаар тогтносон улсын иргэн гэж яваа шүү. Бид өнөөдөр эрхчлөөтэй байгаа шүү гэдгээ ойлгох хэрэгтэй. Монголчууд бол тусгаар тогтнолын асар өндөр мэдрэмжтэй ард түмэн. Тийм ч учраас монголчууд юу гэж хэлдэг вэ гэхээр хүний ирэхээр жаргахаар өөрөө ирэхээр зов гэж байгаа. Энэ бол тусгаар тогтнолын үндсийг ямар сайн харуулсан үг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Эсвэл
сэмхиж гэсэн гэр минь сэгсгэрч гэсэн ээж минь гэж хэлж байгаа. Эсвэл бор гэртээ богд хар гэртээ хаан гэж. Монголчуудад өнөөдөр Монгол улсдаа өөрийнхөө гэртээ бор гэртээ богд байгаа шүү. Энэ бол тусгаар тогтнолын ач шүү. Энийг бий болгосон хүмүүс чинь өөрийнхөө амьдралыг тийм ээ дэнчин тавьж 1911 он тэмцсний үр дүнд бид өнөөдөр тусгаар улсын иргэн байгаа шүү гэдгийг баян дотроо бодож яваасаа гэж хүсэж байна. За ингээд та бүхэн бүгдээрэнд нь тусгаар тогтнолын өдрийн мэндийг өргөн зөвшөөрье. Баярлалаа.